Сайн байцгаана уу? За энэ удаагийн ирэлээр би та бүхэнд маш сонирхолтой нэгэн үйлчлэгийн дээр бодиттой туршилтын үр дүнг харьцуулсан байдлаар танилцуулахаар бэлдлээ. За энэхүү туршилтыг бид нэр хэрэглэгчийн анхаарал төвлөрөл болон харааны төвлөрлийг хэмжин тодорхойлдог үйлчлэгээ гэж нэрлэдэг. Энэ тухай дараа дараагийн ирэлээр бид нар илүү тодорхой дэлгэрэнгүй тайлбарлах болно. За яг зурагт үзүүлж байгаа энэхүү хоёр зар сурталчилгаан дээр нэг бүтээгдэхүүн гэхдээ хоёр өөр төрлийн постор ийм стори сурталчилгаа хийгээд үүнийхээ хандлтыг боддоор өссөн үү үгүй юу гэдгийг статистик үзүүлэлтээр тавхад хэлцүүлье. За энэхүү бүтээгдэхүүн маань та бүхний харж байгаачлан энэ бол эмэгтэй хүний арьсан зориулсан чийгшилөгдөх бүтээгдэхүүн байгаа. Нэг нь бол шууд бүтээгдэхүүнээ танилцуулсан, харуулсан. За тэр улаанаар тодруулсан хэсэг нь бол хүний анхаарал төвлөрөлийг шууд хэр их хэмжээтэй анхаарал төвлөрсөн байна вэ гэдэг юуг нь харуулж байгаа. За доотлолт нь байгаа тоон үзүүлэлтүүд бол анхаарал төвлөрөл нь тэр бүтээгдэхүүн танилцуулсан стори сурталчилгаан дээр 49% байгаа бол за хажуудалд нь байгаа эмэгтэй хүний тэр нүүрнийх нь арьсан, хагарсан, хуурайсан юм шиг харагдаж байгаа энэхүү стори сурталчилгаан дээр болохоор 59% сайжирч үзүүлсэн. За энэ бидний таамаглаж байснаар яг боддоор 24 цагийн стори хийгээд хоёулынгийн 24 цагаар стори хийгээд танилцуулахад тэр зөвхөн бүтээгдэхүүн танилцуулсан зар сурталчилгаан дээр болохоор 7600 хүн үзээд үүнээс 32 хүн engagement буюу хариу үйлдэл үзүүлсэн ийм статистик үзүүлсэн бол бидний таамаглаж ийсэнчлэн арай илүү анхаарлыг татаж чадсан эмэгтэй хүний тэр хагарсан нүүрний арьстай тэрхүү стори зар сурталчилгаан дээр болохоор 10,200 хүн үзээд үүнээс 56 хүн engagement буюу хариу үйлдэл үзүүлсэн. Тэр 56-ийнх нь 10 нь шууд лайк дарсан. За 46 нь болохоор swipe буюу шууд пэйж руу өсөрч орсон юм. Өмнөх стори зар сурталчилгаанаас арай илүү хандлт авсан тийм бодиттой туршилтын үр дүн үзүүлсэн байна. Тэгэхээр ингээд энэхүү харааны төвлөрөл хэмжин тодорхойлдог үйлчлэгээний онцлог болон давуу талуудыг бид нар дараа дараагийн ирээлүүдээр илүү тодорхой, илүү их сонирхолтой бодиттой зар сурталчилгаа болон туршилттай та бүхэнд үргэлжлүүлэн танилцуулах болно.